манай улсад дээд усралтай хүн илүүдэж мэрэгжилтэй ажилчид дутагдж байгаа. Энэ дутагдлыг нөхөх зорилгоор Трансвест Монгол сургалтын институт албан ёсны нээлттэй өнөөдөр хийлээ. За энэ институт нь инженерийн 4 жилийн боловсрол олгох анхдагч сургалтуудын нэг юм а. Канада, Австралийн жишгээр сургалт явуулах, за хамгийн гол нь дадлагд суурилсан системийг голдог ийм сургууль нээгдэж байгаа нь Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж мэрэгжилтнүүд хэлж байгаа юм а. Энэ сургалтын төв нь бол давуу тал нь Австрали, Канадын мэргэжлийн ажил бэлтгэх apprentice гэж системийг Монгол улсад шинэ нэвтрүүлж байгаа. Энэ сургалтын хэлбэр нь бол маш давуу тал. Яагаад гэвэл ажил олгогч, суралцагч хөдөлмөрийн гэрээгээр хийгээд үндсэндээ цалинтай ажилчин, цалинтай суралцагч гэж хэлж болохоор ийм сургалтын шинэ хэлбэр байгаа. Энэ бол үндсэндээ 4 жилийн хугацаанд суралцдаг. Манай уламжлал сургалт хэлбэрээс нэг ялгаатай нь өгөхөөр 9 сарын 1-ээс 5 сарын 6 сарын 1 хичээл хийдгүү бүтэн жилийн үйлдвэрлэлд сургалт нь үргэлжлэдэг. Нийгмийн даатгал авдаг, сургалтын тэтгэлгээ авдаг, мөн онол дадлага сургалтын байгууллага дээр болон дадлагын газар мөн компаниуд дээр хийдгээр давуу талтай энэ сургалтын шинэлэг хэлбэр байгаа. За Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр жилдээ 3000 гаруй инженер төгсөн гарч байгаа боловч нарийн мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүссэн гэж үздэг. Мөн орчин үеийн техник тоног төхөөрөмжтөр хөдөлмөр хамгаалал аюулгүйн дүрмийг баримтлан технологийн дагуу ажиллах, засвар үйлчилгээ хийж чадах боловсон хүчин хангалттай байгаа гэсэн судалгаа байдаг байна. За тэгвэл энэхүү эрэлт хэрэгцээг Трансвест Монгол сургалтын институт ханган ажиллах зорилт тавьж байгаа юм а. За манай улсад хятад ажилчид аж үйлдвэрийн салбарт ихээр ажилладаг гэсэн шүүмжлэл их бий. Одоогийн байдлаар Монголын 60 орчим мянган мэрэгжилтэй ажилтан байдаг байна. Үүн дээр нэмээд ойрын 5 жилд наадад зах нь 40 мянган мэрэгжилтэй ажилтан шаардлагатай байдаг байна. За тиймээс энэ чиглэлийн сургуулиуд шаардлагатай байгаа. Ийхүү нээлттэй хийсэн Трансвест Монгол институтийн хувьд зогсолбор нь 2000 м3 талбай бүхий анги танхим, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. За лабораториос гадна засвар үйлчилгээ явуулах үйлдвэрлэлийн дадлагын 1000 м2 талбай бүхий байгууламжтай юм байна.